Цагдаагийн ерөнхий газрын санхүү аж ахуйн албаныхан тайлангийн хурлаа хийж 2017 оны шилдэг байгууллага, шилдэг албаагчдаа шалгаруулж шагнал гартууллаа. Тус албаны оны шилдэг байгууллагаар нийслэлийн цагдаагийн газрын санхүү аж ахуйн хэлтэс, оны шилдэг удирдах ажилтнаар, дотоодын цэргийн 805 дахь ангийн захирагч Дэд Хурандаа Наранбаатар, оны шилдэг инженер техникийн ажилтнаар, автовазын засварын механик цагдаагийн ахлах дэслэгч Инхбаатар, оны шилдэг эд хариуцагчаар санхүү аж ахуйн албаны хангалт үйлчилгээний төвийн нарав цагдаагийн ахлагч Ариун Жаргалнаар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Цагдаагийн байгууллагт ороод 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд одоо цагдаагийн автовазаас анх инженеэр эхлээд цагдаа жолоочос эхлээд ажиллаж. Одоо хүртэл ингээд хөдөлмөрлж байна. Тэгэхээр тухайн цаг үед ажиллаж байсан нийт албаагч нартай одоо баярлалаа. Энэ амжилт хүн миний амжилт та бүхний минь амжилт байсан шүү гэлээ. Мөн өргөсөн тамирагтаа үнэнчээр зүтгэж эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж ажилласан тус албаны мэрэгжилтэн цагдаагийн ахлагч Гамболдод цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн дэслэг цол хүртээснийг тайлангийн хурлын үеэр гартуулсан юм а. Би цагдаагийн байгууллагад 16 жилдээ ажиллаж байна. Анх Дорн таймгийн цагдаагийн газраас ажлын гараа эхэлж байсан. Тэгээд одоо нийт Монголын цагдаагийн албаагчтай хамтран ажилласан хамтран зүтгэгчид нартай баярын мэнд хүргэе. Шинэ жилдээ сайхан баярлаарай гэж хэлэх байна.